Ийм мундаг буянтай хүний урилгыг хүлээж аваад тэгээ та бүхнийхээ саналыг авсан биз дээ би чинь. Тэгэхээр ярианы зорилго нь бол би нөгөө хамгийн анхны зочин болоод тэгээд хамгийн сүүлчийн болчихгүй байх ёстой юм байна. Тэгэхээр бол нөгөө болгон сүулттэй байхын тулд та нарт жоохон мэдлэг өхөөс гадна бас жоохон таалагдж байгаа гарах ёстой байх. Ярьсан юмнаас нэг өр өгөөчтэй. Нөгөө талдаа миний төлөө санал өгөөгүй байсан хүн байгаа бол сонгуулаа дараагийн удаа КВ-ийг авчир дахиж сонсъё гэж ингэж нэг санал өгдөг болгоод гарыг гэд бодоод байна. Би жоохон хоолоо сүйдсэн байгаа. Гадаа утаатай, би өөрөө ханиаттай. Өнөөдөр олон түмний өмнө 3 дахь удаага үгээ хэлэх гэж байна. Сайн нэг номны нээлт болоод Джек Магийн номны нээлт болж байна. Тэгээд дараа нь манай хөрөнгө оруулагч үндэстэн ард санхүүгийн нэгдлийн санхүүгийн боловсролын ард академи гэж сургалт бас хагасанд яваад байдаг. Тэнд бас очиж ярьж байгаа. Тэгээд хоолоо маань жоохон сүйдсэн байгаа. Хүлцэл үчи. Засаглал гэдэг ингээд сонирхолтой сэдвээр ярих яг дагнаад ярих боломж бол тэр болгон над гарч байгаагүй юм байна. Ерөнхийдөө нөгөө компанийн үйл ажиллагааны талаар, санхүүгийн үзүүлэлт, гүйцэтгэл, тайлагналын талаар ярьж ах хүрээнд засаглалын асуудлыг бол хөндөж тавьдаг. Тэгээд яагаад өнөөдөр миний хувьд энэ сэдв нь өөрөө өндөр ач холбогдолтой юм бэ гэхлээр би өнөөдөр 3000 хувьцаа эзэмшигчтэй компанийг удирдах байгаа. 3000 хувьцаа эзэмшигч нь өөрөө төлөөлөө удирдах зөвлөлийг баталж өгдөг. Төлөөлөө удирдах зөвлөлийг батлаад төлөөлөө удирдах зөвлөлөөс миний үйл ажиллагаанд одоо чиглэл өгч надтай гэрээ байгуулж миний гэрээг дүгнэж ажилтдаг юм засаглалын тогтолцоонд би өөрөө нэг талаасаа гол тоглогч нь болоо явж байгаа. Хоёр дугаарт болохоор би тэр тогтолцоог нэвтрүүлээд өөрөө одоо сайн дураараа гэх юм уу тэр зөв зохистой байдлаар явуулахын төлөө ингээд ажиллаж байгаа. Ард санхүүгийн нэгдлийн хувьд бол байдал тиймэрхүү байгаа. Тэгээ зөвхөн гүйцэтгэх захирлыг төлөөлөө удирдах зөвлөл нь томилоод ажилтдаг цаг үе бол бас ард үлдэж байна. Мэдээж хэрэг бусад улсуудын олон улсын одоо тэргүүний туршлага Монголд бол ингээд айжмаар орж ирж байгаагийн жишээ нь бол ард санхүүгийн нэгдэл болно. Өнөөдөр дотоод аудитор шууд төлөөлөө удирдах зөвлөл рүү тайлагнана гэдэг ингээд дөрмөндөө хийцэн гэхдээ хэрэгжүүлэхээр асуудал үүсгэдэг тийм компаниуд мэрсээр бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ хууль тогтоомжийн нийцэл буюу compliance officer гэж ойлголт байдаг. Хуулийн одоо хувьд тухайн компани зөрчил гаргаж чинь үгүй гэдгийг хянаад явдаг захирал нь шууд төлөөлөө удирдах зөвлөлтөд тайлагнадаг. Chief Risk Officer буюу эрсдлийн асуудлыг эрхэлсэн захирал нь шууд төлөөлөө удирдах зөвлөлтөд тайлагнадаг. Тэгээд төлөөлөө удирдах зөвлөлийн нарийн бичих нь орон тооны хүн байдаг компани бол бас цөөхөн байна. Тэгэхээр нөгөө гүйцэтгэх захирал, дотоод аудитор, эрсдлийн захирал, хууль тогтоомжийн нийцлийг хариуцсан захирал, төлөөлөө удирдах зөвлөлийн нарийн бичих гэдэг ингээд 5 хүний бүрэлдэхүүн баг болоод төлөөлөө удирдах зөвлөлд шууд тайлагнадаг тогтолцоо ард санхүүгийн нэгдэл дээр үйлчилж байгаа. Тэгэхээр би ганцаараа очиод юм яриад авах биш. Миний ажлыг хяндаг юм, миний дэргэд ажиллаж байгаа шууд төлөөлөө удирдах зөвлөлд тайлагнадаг гэрээ хийчихсэн тийм хүмүүс ажиллаж байгаа. Энэ яагаад чухал вэ гэхэлэр би бол зүгээр л хүн. Би өөртөө ихтэй байж болно. Гэхдээ албан тушаал маань бол надаас тустай учраас энэ компани 3000 хүн хувьцаа эзэмшигчид ил тодор ойлгомжтойгоор үнэн зөвөөр үйл ажиллагаагаа тайлагнаж мэдэгдэж төлөөлөө удирдах зөвлөлөөс гарсан байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг
байхын тулд бол алдаа гаргахгүй тулд эрсдэл үүсгэхгүй тэр олон хүмүүсийн насан туршдаа хуримтлуулсан хөлс хөдөлмөрөөрөө бий болгосон баялагын алдагдал эрсдэлд оруулахгүй тулд ийм тогтолцоо бол үйлчлээд байна. Засаглал түүгээр аж ахуй. Төлөөлөл удирдах зөвлөл нь өөрөө яаж бүрддэг вэ гэдэг ингээ асуудал. Тэр бол яг хөө цэвэр онлоороо бол мэдээж яриг одоо хувьцаа эзэмшигч сонгоно гэж байгаа шүү дээ нэрээ дэвшүүлээд. Мэдээж яриг тэрэн дээр бол нөгөө улс төр бол орж байна. Улс төр гэдэг нь нөгөө бидний ярьдаг ардын нам арчилсан намаар улс төр орох шүү. Зүгээр хаалганы ард ороод хүмүүс хоорондоо ярилцаад хэлцээд энийг дэмжин энийг дэмжихгүй гэдэг тийм том хувьцаа эзэмшигчт нь голцоо нөгөө хувьцааныхаа тоогоор асуудлыг шийдэх учраас улс төр гэдгийг би тэрнгээр хэлж байгаа. Сая 3 дахь өдөр Монгол шуудангийн ээлж тус хувьцаа эзэмшигчтэй хурал болсон. Төрөөс 2 хүн өгсөн. Тэрнийг нь бид нар дэмжсэн. Бид нар 1 хүн өгсөн. Тэрнийг нь 66%-аараа төрийнх нь дэмжсэн. Нэг нь сангийн яамнаас нөгөөх нь хэрэг эрхлэх газраас манай болохоор Халиунбат гэдэг залууг хуучин нэгт ажиллаж исэн. Тэгээд одоо New Idea гэдэг компанид ажиллаж байгаа. Хотын иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчийг санал өгөөд кумулятив аргаар саналаа өгөөд кумулятив арга нь болохоор өөрөө жижиг хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний дуу хоолой өгөх зорилгоор одоо компани хуулинд заалт оруулж өгöd хувьцаат компаниудын хувьд бол хэрэгэлдэг тийм аргачлал байгаа. Яг нь жижиг хувьцаатай хүнийг илүү их одоо жин дарж санал өгөх тийм боломжийг хангаж өгсөн. Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл удирдах зөвлөлтөөр сонгогдож гарах боломжийг нь хангаж өгсөн тийм аргачлал байж байгаа. Тэрийг бол бид нар хэрэгжилж явдаг. Тэгээд Монгол шуудан бол өөрөө түрүүжил яла Хувьчлагдсныг мэдсэн байна уу? Мэддэг хүн? Хувьцаа авсан хүн байна уу? Яагаад? Яагаад? Бид нар 185 төгрөгөөр авсан. Одоо хувьцаа 360 төгрөгөөр зарагдж байгаа. Уучлаарай гэж. Оролцоог бол оролцох хэрэгтэй. Энэ бол одоо нэг төрийн өмчийн асуудал руу би ингээд жоохон чиглэлд оръё. Төрийн өмчийн хувьчлал 91 оноос хойш хийгдсэн. Малаа хувьчлахлаар бол бид нар ойлгосон. Байшингуудаа эзэмшижсэн хүмүүст нь амьдарчсэн хүмүүс нөхлөөр ойлгосон. Хашаа байшингийн гэртээ газрын ингээд хувьчлахыг бас ойлгосон. Хувьцааг ягаан цэнхэр тасалбар 3000 7000 төгрөг 91 онд ойлгоогүй. Одоо хүртэл ойлгоогүй. Тийм. Дээрээ ч ойлгоогүй, дороо ч ойлгоогүй. Саяны жишээ Монгол шуудангийн хувьчлалд ороогүй байгаа жишээ. Шуудангийн хувьчлал өөрөө өмнөх 26 жилд явагдсан хувьчлалуудаас онцлог байсан. Юу гэхээр хөрөнгөний биржээр үн тогтоочж байгаа ард иргэдтэй хувь тэнцвүүлээд өгчөө санал өгснөр нь үнээр нь хаилцуулахгүй гэдэг утгаараа 91 оных шиг ингээд нөө нийт иргэдтэй боломж өгж байгаа юм шиг ингээд гаднаас харагдсан. Гэхдээ шинэ жилээр зарласан. Тэгээд 1 сарын 6-нд хаасан. 1 сарын 6-нд хаасан гэдэг чинь 4-нд нэгд өдөр байсан байхгүй. Та нар календараа шалгаар. 4, 5, 6 гээд 6-ны 2 цагаас хаацсан. Тэгэхээр алдаа бол байгаа. Санаа нь айгүй гоё ингээ харагдаж байгаа үстэй. 185-аар зарж байна. Би тэрнийг яг гадаад руу нөгөө шинэ жилүүдэд дуусгаад амралтанд явхаасаа өмнө нэг залуу брокерийн бүсээс орж ирээд ийм хувьчлал болох гэж байгаа танах сонирхгүй гэд санаандгүй орж ирээд тэрнийг мэдээд яваад 6-ны өглөө би онгоцноос буугаад мөнгөө цуглуулад дансанд нь мөнгөө чүү амжиж хийсэн. Ийм л яв. 185. Тэгэд манайх 7.2 тэрбум төгрөгийг хийсэн учраас тэр 34% хувьчилж ирсэн. Хувьчлалаас 17.5%, 148% нь бид нар авч чадсан.
Тэгээд нэмээд өнөөдөр ард санхүүгийн нэгдэл 31% эзэмшиж байгаа. Энийг би яагаад амжилт гэж үзэж байгаа. Тэгээд азтай байна уу гэж үзэж байгаа вэ гэхэлэр манай хувьцаа эзэмшигчид шуудангийн хувьцаа эзэмшигч болсон. Шуудангийн хувьцааг шууд бас 300-аад иргэд авсан. Тэр хүмүүс бүгд хоцсон. 100% ашиг хийсэн. Төгрөг яг 25%-аар ханшин унсан ч гэсэн цаана бас 75% ашиг хийсэн. Бүх хувьчлалуудаас одоо том их хувьчлалаас хойш хамгийн олон хүн оролцсон хувьчлал болсон. Энэ яг өмнөх сард нь нөгөө ягаан тасалбараар хувьчлна гэдэг шиг юм аж ахуй нэгжүүдийг хувьчилж исэн аргаар хийх гэсэн нэг оролдлого байсан. Тэр нь юу байсан бэ? Хэвлэх үйлдвэрээ хувьчил. Сонингоор ганц хоёр сонингийн буланд ингээд тавьсан байсан. Би тэрний санаандгүй олж үзээд 11 сарын сүүлээр Facebook дээр надтай хамтраад энийг авчаа гэдэг ингээд уриалга явуулсан. Маш их олон хүмүүс надад мөнгө өгсөн юм байна уу? Энд өрөөнд байхгүй те. Ямар харамсмаар юм бэ? Та нар ч одоо сураад зэн давиш багш чинь хичээлээр дараад чөлөө зайгүй нөгөө хичээл суулгаад ахлаар ч энэ хүмүүс чи яаж одоо амьдрах юм бэ? Та нар хаяа интернет юм үзчихэл та намайг хаяад авахгүй юу? Facebook дээр мэдээлэл соцрохгүй бүх юмыг базаа тавьчих. Тэр хүн ирээгүй нямаа би жоохоо ингэ. Хүмүүс надаа маш их олон хүмүүс сая төгрөгөө өгсөн. Хагасаанд бүтэн санд. Тэгээ нэгтгэт нь бас л нөгөө 7 хоногийн цай өгөөл зарлчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл хувьчлалыг захиалгатай хийгээд байдаг ус. Өнгөрсөн 26 жил. Тэгээ наанаа ингээд нэг дүр эсгсэн арчлал гэдэг шиг нэг хувьчилж нээлттэй юм шиг нэг хин ч уншдаггүй сонингийн хамгийн хаадлын нүрний тэр зар дунд ингээд шахаад манайх ийм газар ийм байшин ийм үйлдвэрийг хувьчлах гэж байгаа шүү гэдэг ингээд зар тавьдаг. Тэр аргаараа явчихж байгаа байхгүй. Тэрийг зогсоох хэрэгтэй. Нөгөө мэдээллийн ил тод байдал гэдэг чинь засаглалын үндсэн гол одоо зорилго шүү дээ. Тэр хувьчлал бол өөрөө монголчуудад за хасхан та нар нэг итгэл өгсөн. Юу гэхлээр 7 тэрбумаар дуудаж байгаа хувьчлал би сая төгрөгтэй байж орж болох юм байна. Сая төгрөгтэй байж 7 тэрбумаас дуудаад 28 тэрбум төгрөг болсон хувьчлал би оролцож чадах юм байна. Тэрний дараа бол миний түрүүч ярьдаг шуудан хувьчлал нь явагдсан. Бид нар нэгдээд нийлж агаад ийм хөрөнгө оруулалтын тодорхой одоо бүтцээр дамжуулаад ган хуйг гэдэг этикеттэй нийлж агаад орвол боломжтой байна гэдэг итгэлийг төрүүлж өгснөр бол даваа онцлог болсон. За шуудан бол хувьчлагдаад засагдлын ямар асуудал үүссэн бэ гэхлээр мэдээж хэрэг би бол одоо төлөөлөл удирдах зөвлөлд нь орно. За манай төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Петровсын оюун гэрэл гэдэг эмэгтэй мөн төлөөлөл удирдах зөвлөлд нь сонгогдоод Гацууртын Чинбат гэдэг хүнийг бид нар хараат бус гишүүнээр нэр дэвшүүлээд засгийн газартаа нөгөө хилцлээ хийгээд төлөөлөл удирдах зөвлөлийг бүрдүүлсэн. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн асуудал, төлөөлөл удирдах зөвлөлийн асуудал. Тэгээд төлөөлөл удирдах зөвлөл гэдэг нь өөрөө юу юм бэ гэдэг юм нэг онлайн нэг юм байдаг. Юу гэхэлээ төлөөлөл удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийг төлөөлөхгүй. Одоо би ган хуйг гэдэг хүн ардыг төлөөлөөд тэрэн дээр ард санхүүгийн нэгдлийн эрх ашигыг хамгаалж төлөөлөл удирдах зөвлөл дээр шийдвэр гаргах биш. Би шуудангийн тууц дээр ороод хилцэж байгаа асуудлаар нь шуудан компани эрх ашигт нийцсэн шийдвэрийг л гаргах ёстой байдаг. Тэрийг бол монголчууд айгүй муу хүлээж авдаг, ойлгодгүй. Тэгээд юу болдог вэ гэхэлэр тууцын хурал болгон хувьцаа эзэмшигчдийн хурал болдог. Одоо төрийг төлөөлж байгаа 66 төлөөлж байгаа ийм төрийн албаа хаагчид байна шүү дээ. Хурж ирээд ингээд миний өдөөс хард суугаад манай дарга ингэж хэлсэн учраас бид нар ийм шийдвэр гаргана гэдэг ингээд 5 хүн 3 хүний эсрэг ингээд гараа өргөхлөөр бид нар яах вэ? Яач чадахгүй. Тэр шийдвэрийг ууг нь гаргахдаа одоо компанийн хувьд хамгийн зөв зохистой шийдвэрийг яаж гаргадаг вэ гэхээр төлөөлөл гүйцэтгэх удирдлагын санаачлах төслөө гаргаж ирээд төлөөлөл удирдах зөвлөлтөд танилцуулаад төлөөлөл удирдах зөвлөл нь тэр нь хамгийн үр ашигтай зөв урт хугацаанд шуудан компанида
үр ашигтай тийм юм байх юм байна гэдэг байдлаар хилцээд, мэтгэлцээд, тооцоо судалгааг нь шалгаад тэр өрөөндөө шийдвэр гаргах ёстой бол манад яадаг вэ гэхээр тууз нь энэчээ байж гэн 66% эзэмшиж байгаа хүн 5 туузын гишүүн энэчээ дэвшүүлсэн. Яах гэж дэвшүүлсэн бэ гэхээр тэр чинь сууж байгаа нэг даргуй шүү дээ өөрийнхөө өрөөнд бурууч байсан зөвч байсан ямар ч хилцүүлэг танилцуулга юугүйгээр шууд удирдамж гэж юм бичиж өгдөг. Та 5 нийлж байгаа ингэж гараа өргөөрэй. Тэгэхээр бид нар нөгөө төлөөлөө удирдах зөвлөл дээр суух шаардлага багхгүй болчихдог. Яг л тэгэхээр очоод тэр чинь ерөнхий сайдын өрөөнд асуудлыг шийдчихэж байгаа юм бол бид нар тэр чинь жүжиглэх ямар ч чадвар багхгүй ширээ тойроод асуудал шийдэх гэж байгаа. Тэгээ асуудлын тэр чинь тэр өрөөнд шийдээд нөгөө 5 хүн нь аль өршөө шийдвэртэй ороод ирж байгаа байхгүй. Мэтгэлцэн багхгүй, хэлэлцүүлэг багхгүй. Удирдамжтай ороод. Тэгэхээр энэ асуудал дээр бол нөгөө түрүү чинь таны ярьжсэн анхны тэр хараат бус гишүүдийн асуудал айгүй чухал болж байна. Хараат бус гишүүдийг яаж сонгох юм? Хараат бус гишүүнийг болохоор байж та тууз нь өөрөө сонгох хэрэгтэй болдог байхгүй. Тууз нь ажлаа явуулахын тулд юм байнгын хороодыг байгуулдаг доороо. Байнгын хороон дотор нэг чухал хороо байж байгаа. Тэр нь бол одоо засаглал нэр дэвшүүлэх, цалин урамшуулал гэдэг ингээд энэ асуудлыг шийддэг тийм хороо байна. Тэр хороо өөрөө хараат бус гишүүдийг шалгуурыг гаргаж байгаа, зарлж байгаа, шалгаж гаргаж ирээд тууцтай санал болгоод тууц нь нэр дэвшүүлэхийг зөвшөөрвөл хувьцаа эзэмшигчдэд оруулж шийдвэр гаргадаг. Тэр тогтолцоо. Тэр бол Монголд үйлчлдэг газар багхгүй. Би бахархалтайгаар одоо ард санхүүгийн нэгдэл болон Монгол шуудан дээр энэ тогтолцоогоор ажиллаж байгаа гэдгийг бол хэлж чадна. Тэгээд би сая ээлжит бус хурлыг бол лайв байдлаар утсаа ингээ барай сууж байгаад ингээд фэйсбүүкээр Монгол шуудангийн хурлыг Монголын түүхэнд 100 жилийн одоо түүхтэй компани хурлыг анх удаага амдаар нь ингээд нөгөө иргэдэд үзэх тийм боломжийг олгосон. Хувьцаа эзэмшигтэй хурлаа. Төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүдийн мэднэ бид нар та нар хүсвэл очиод одоо Монгол шуудангийн тууцд хэн ажилт юм бэ гэдгийг вебсайтнаас нь харж болно. Эрдэнэтийн тууцд хэн ажилтдаг байсныг мэдэх үү? Сонирхдаггүй. Эрдэнэт биднэрт хамаатай юм уу? Яагаад? Төрийн компани гэдэг чинь юу юм бэ? Хин эзэн? Ард түмэн гэж. Тэгээс ард түмэн гэж нэг хин юм заасны хэрэггүй байхгүй. Бид нар байхгүй. Би өөрөө гэдэг ингээд би өөрөө хувьцаа эзэмшигч. Төрийн өмч 100 компани байна. Төрийн өмч 100 компани дээр Монгол иргэн бүр эзэн. Эзний гэхдээ эрхээ ардчилсан замаар сонгогдсон улсын их хурлда төлөөлөх эрхийг нь өгчөж байгаа. Улсын их хурл нь чиглэл заавар өгөөд тууз гэсэн үг шүү дээ компани. Засгийн газартаа эрхээ шилжүүлчихэж байгаа. Өдөр тутмын үйлчлэл одоо агентлаг юугаараа дамжуулаад хэрэгжүүлэх одоо намаас хамааралтай болчихно гэсэн. Тэгэхээр улс төр тэн дээр орж ирээд нөгөө төрийн өмчтөй компаниуд дээр ялсан намын хамгийн том балиачгууд очиж дарга болдог тийм муу жишгтэй. Уг нь бол намуудыг бид нар тэгж хүсээгүй шүү дээ. Та нар ялчих тэгээд Эрдэнэт гэдэг үйлдвэр дээр хамгийн сайн менежерийг авчиад тавьчих гэдэг. Одоо засаглал бол зөв ажиллаж байсан бол тэгэх ёстой шүү дээ. Хамгийн сайн менежер, хамгийн сайн хандивлагчийг биш. Хамгийн сайн намын одоо дэмжигчийг биш. Энд чинь бол гажуудал гарч ирж байгаа. Төрийн өмчийн компани дээр хараат бус гишүүдийг ердөөсөө огт тавьдаг. Цэвэр нэг намын даргын мэдлийн асуудал болов. Энийг засах ёстой. Та нар одоо оюутнууд багш нартайгаа нийлж агаад өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, улс орныхоо төлөө энийг хийх ёстой заавал. Яагад вэ гэхээр улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын дарга багтаа ч юм уу Эрдэнэт рүү яриад миний хүүхдэд энэ бэлэнүүдийн худалдаад авчгаа гэж байгаа бол нийт ард түмнийхээ урдуур ороод нөгөө шахаа гэдэг бизнесийг төрд хийж байгаа жишээ. Гэхдээ би энэ чинь нөгөө нэг хүнийг одоо жишээгээр нь ингээд хэлж гэн манай намын өөрөө том албан зүтгэлтэн би өөрөө намын гишүүн баг хурлын гишүүн. Гэтэ шударгал байх хэрэгтэй.
би нямд орж дарахыг бол маш их олон асуудал төр зөв гэж боддог. Гэхдээ өөрөө ёс зүй ярьж чад ийм шударга ус байдлаар ажиллаж болохгүй. Засаглалын асуудал танаа очиж одоо сонирхох гэж байгаа худалдаа хөгжлийн банкн дээр нийт ард дэргэдийнхээ урдуур нь ороод язгуур тэр одоо хуулиар олгосон байгаа, дүрмээр олгосон байгаа эрх ашигын өөдөөс очоод их хурлаар оруулалгүй шууд хэлцээр явуулаад 49% нь авах ёстой байсан мүү гэдэг асуудал үүснэ. Энэ бол үндсэн хуулиач тэр компани бүх хуулиудыг, компани дүрмийг зүгээр хувьцаа эзэмшигчтэй хоорондын гэрээний асуудал гэж үзсэн. Бид нар тэг гэж өгөөгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол би нямд оржийн яриад байгааг бол дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа болохоор тэр шахааны бизнесийг бас хаагаад байгаа, ардын нам гэдгээр нь хаагаад байгаа юм байхгүй шүү. Та нар хэрвээ Facebook дээр намайг дагахаар шийдвэл нэг толгойч энэ яах гээд байгаа юм бэ гэвэл би зүгээр л өөрийнхөө дотроо ган хуйг гэдэг мэрэгжлийн одоо хүний үзэл бодлыг л бичиж байгаа. Хин нэгний захиалга байхгүй. Энэ бол миний өөрийн үзэл бодол. Тэгэхээр засаглалын асуудал яригдана. Банкнаас та нар одоо очиод тайлантай танилцвал банкнаас яг хамгийн дээдлэлтэй нэг хүн хэдэн төгрөгийн зээл өгдөө, эзэндээ хэдэн төгрөгийн зээл өгдөө, эзэн 4 компани агуулад хуваагаад ингээд 400 сая долларын зээл гаргачих болтой мөг асуултыг асуухгүй. Орхон бол миний сайн одоо танил анд 98 оноос хойш 97 оноос хойш мэдх юм. Би бол өөрөө банкны хүн нэр төрөө хамгийн өндөрт хайрлж хамгаалж явдаг. Ягаад гэвэл би өөрөө нэрээрээ бизнес хийдэг. Миний нэрийг ямар нэгэн байдлаар одоо хэн нэгэн миний мөнгийг аваад буруу юм хийчиж алга болгочлоо, зовчуулчлаа гэдэг тийм боломж байхгүй. Тэгэхээр нөгөө засаглалтаа яагаад энэ холбоотой вэ гэхээр засаглал бол ил тод байх, тэгш шудраг ажиллах, итгэлцлийг зах зээл дээр бий болгох итгэл. Нэг эвдсэн итгэлийг эвдэрсэн нэрийг, хугарсан нэрийг тэгшилж янзлах боломж байхгүй. Би чамаас мөнгө аваад эргүүлээд жилийн дараа 15%-тэй эргүүлж өгнө гэдээ ингээд авцсан бай гэж бодлоо л да. Тэгээ би олон 100 мянган үнээс авсан л да. Тэгэж одоо ч авч байгаа. Тэгээд эргүүлж өгөөгүй бол нэг л хүн тийм гомдолтой байл би дахиж тэр бизнес хийх боломж байхгүй. Ялангуяа орчин цаг. Энэ хан хоёрыг мөнгө аваад толгдсон л өөрчлөсөн. Авилгал авал бас адил. Тэгэхээр засаглал бол өөрөө нэр цэвэр, нэр нь хугараагүй, өмнө нь санаатай хүмүүсийг болгохтойж уурдаагүй хүмүүсийг тодруулж гаргаж ирээд тэр олон түмний одоо өгсөн байгаа итгэлийг дааж ажиллах, тэрнийхээ үр дүнд үн цэнийг баялагийг бүтээх тийм боломжийг олгодог юм хэрэгсэл бол миний хувьд бол. Би одоо айхтар юм сургуульд сурч онлайн бол сайн үзээгүй. Гэхдээ Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк, тэрний доор ажиллаж байгаа энэ 5-6 компани, ард санхүүгийн нэгдлийн доор ажиллаж байгаа нэг 20-д компанийн хувьд бол яг ийм зарчмаар ажиллаж байгаа. За одоо яах вэ? Ард санхүүгийн нэгдэл бол хувьцаат компани. Одоохондоо. Энэ бол Монгол одоогоор яг засаглалын одоо нэг зөв бодлогыг ер нь хангаж явж байгаа одоо салбар нь одоо яг энэ Банкны салбар. гэж бодож байна. Гэхдээ банкнд бол нэг муу юм байгаа. Манай банкуд нээлттэй ганцч банк байхгүй. Дандаа нэг хүн эзэмшдэг. Эсвэл хасын хувьд бол би хичээсэн гэж тарах гэж. Гэхдээ тэр нь дандаа нөгөө байгууллагууд тэгээ жижиг хувьцаа эзэмшигчд гэдэг юм байхгүй. Тэгээ дандаа гадны байгууллагууд маркет 20% байгаа. Бусад банкуд бол дандаа 50-аас дээш хувь, 100% хүртлээр нэг хүний өмчлөлт байдгаараа бол нөгөө сайн засаглал хийхэд бол хэцүү, итгэхэд бэрх. Ягаад гэвэл тэр хүн солиорчвол одоо
саяны ярьдаг банкн дээр жишээлбэл те юм айгүй буруугаар яригна. Хяналт байхгүй. Нэг хүний эзэмшлийн банк. Тэгэхээр нөгөө сони юм нь болохоор банкн дээр чинь нэг хүн нэг төгрөг гаргаад ингээд банк байгуулцдаг. Гэхдээ олон түмэн 10 төгрөг гаргаад хадгаламж хийдэг байхгүй. Нэг хүн саналын эрхтэй байж тэр 10 төгрөгийг хийсэн хадгаламж эзэмшигчд нь саналын эрх байдаг байхгүй. Тийм л аюул байгаа. Тэгэхээр би бол нөгөө ард банк гэдгийг байгуулна гэдэг ингээд зориод яваад байгаа. Тэгээ та нарыг ч гэсэн мөнгө сургалтын төлбөрөөс ганц хоёр юм үлдсэн бол аваач манай хувьцаанд хийгээд аваачаа гэж уриалж байгаа. Ард түмэн өөрсдөө хувьцаагаа эзэмшдэг. Тэгээд очиод банкнда дансаа нээлгдэг, зээлээ авдаг, кредит карта одоо тэндээсээ авчдаг. Тэгээд ашгаа өөрөө хүртдэг. Тэгээд дандаа л нэг одоо энд одоо мөнгө хөглөвчлээгээ гоншондог биш. Өөрсдөө одоо мөнгө хүртэх тийм хүмүүс болоо гэдэг тийм нэлт боломжийг олгоё гэсэн тийм л санаа явж. Тэгэхгүй бол ингээд нэг 15 банкта тэд нар нэг хүнийх тэгээ очиод бусд нь 3 саяулаа ингээд дандаа мөнгө хөглүүлж гин гэдэг ингээд нөгөө сонингоор гомдолж идэг байж болохгүй шүү дээ, тийм. Тэгэхээр манай банкны тогтолцоонд бол нэг тийм байж байгаа. Гэхдээ Монгол банкны зүгээс бол хараа хяналт тавих ёстой. Гэхдээ ямар хүн ерөнхийлөгч нь болсон бэ? Аль намын ямар банкны зүтгэлтэн байсан бэ гэдгээс хамаарат юм гажуудал гарах аюул бол байгаад байна. Хамгийн муу засаглалтай компаниуд юу гэхээр төрийн өмчтэй компаниуд хамгийн муу засаглалтай. Хамгийн муу. Зөвхөн намын дарга нарын үзмжээр ойр дотны хамаатан садан өр хөхөд болон намын дэмжигчид очиж одоо нэг өдөр багш хийж идэг, нөгөө өдөр нь их хурлын гишүүн, дараа нь яамны газрын дарга болсон явж идэг. Тэгэнгүүтээ одоо уул уурхаан сайд болцсонд явж байгаа. Тэгээ маргааш нь болохоор одоо юу гэдэг эмнэлгийн захирал болцсон явж идэг. Тийм жишгтэй одоо улс манах хамгийн замраагүй зөвхөн хүмүүсийг ингээ байршуул. Та нар зарим улс төрчтэй нөө career path буюу одоо энэ хийсэн ажлууд нь суперменууд явж байгаа дандаа. Би болохоор бас нөгөө өөрийгөө жоохон өргөдөд байт. Ягаад гэвэл дандаа нэг ингээ нэг хүүзээл гэдэг ингээ нэг юм яриад. Тэг жоохон хагас дутууч юм шигтэй мэдрэмж төрөдөг. Манай улс төрчид бол гайхамшигтай. Тэгээ орсоор А байхгүй, англиар Б байхгүй, ердөөсөө юм мэдэхгүй сумын засаг даргын туслах хийж байгаад гишүүн болоод гараад ирсэн хүмүүс очоод төрийн өмчтэй компани ард түмний өмчийн захирлуудыг хийгээд шилдэг менежерүүдтэй дэлхий дээр өрсөлдөнө гэдэг ингээд гайхамшигтай. Үр гайхамшигтай. Энийг сайн тавиараа та видеогоор. Тэгээд төрийн байгууллагт одоо хоёрын хэмжлээс төрийн анхан зуяагаар танд хамгийн түрүүн яг одоо бодорч ирсэн том бэрхшээлч юу вэ? Яг яагаад гэдэг асуултыг л эхлээд тавих. Би өөрийнхөө нөгөө одоо 91 оноос хойш ажиллаад 97 онд Монгол банкнд ороод хадгалан зээлийн хоршоог Монголын анхныхыг байгуулад, банк улсын анхныхыг байгуулад тэд нарыгаа бүгдийг нийлүүлж агаад банк болгоод тэр нь маш амжилттай олон улсаас хамгийн их мөнгө татсан банк болоод анхны IFC-гийн, EBRD-гийн зээлүүдийг аваад засаглалаараа дандаа шагналуудыг аваад Голландын хатан хаан болцсон байгаа Максима нөхөртөөгөө хурж ирж айлчилдаг тийм банк болгоцсон. Олон улсын хамгийн том хурлыг тухайн үед төрийн ордонд хийгээд ингээд болж гин гэж бодож байтал нөгөө нэг 2008 оны 7 сарын 1-ний асуудал гарахлаар шөө 35 настай. Тэгэхээр чи юм бодсон шүү. Гэхдээ энэ ч одоо хамт сурж ирсэн юу ч хийгээгүй ганц төгрөгийн татвар ажлын байр үүсгээгүй нөхдөө төржээд энэ ч цагаан олоо бариад ингээд хам гимэг нураад ивчих гэдэг. Улс төрд ороод би энэ ч хараа суугаад ах уу. Тэгэл иргэдийн төлөөлөгч дэвших. Тэрний дараа жил нам дэлсэх. Тэгээд намаас тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөөд итгэл хүлээлгээд тэрний дараа жил нь дэд сайд болгох асуудал явж байгаа. Орхолоор бол нөгөө би хувь хүний хувьд бол нөгөө энэ ч цөмөрөө ингээд нэг одоо бидний мэддэг амьдрал байна шүү дээ. Одоо жирийн бизнес хийж байгаа иргэдийн албан агчтай.
А улс төрийн гэдэг тэр нэг хар намаг байгаа байхгүй. Замагтай намаг. Тим дотор ороод мэдээж хэрэг бол одоо тэгээ насаараа дарах хийцэн хүн очоод нэг юмны дидмэд болоо дээр 100-аар дарахтаа болчихлоо ч айгүй хэцүү юм байлаа. Яг ам хөл бүх юмыг үдчихэж хагаад хүлэгтээ тэгээд чагсаалд ороод зүгээр чагсаалын цэрэг болоод тэгээд команд өгсөн үед нь алхахдаг, давшилдаг, ухардаг тим юмд орохлоор ч хэцүү. Тэгээд 12 оны сонгуульд ороод ялагдсан. Тэгээд энэ дээр бол би тэр намыг нь өөрчлөе, доторхын авилгал, хээл ахуулын асуудал, шудраг бус энэ үйл явдлуудыг бүгдийг нь айжмаар ингээ баахгүй болгоно гэж өөртөө итгээд орсон. Тэгээд муу юм гэвэл би амжилтанд хүрч чадаагүй. Намайг улс төрд ороход улс төр ямар байсан? Гарахад бүрэнч гараагүй байгаа шүү дээ би тэ. Ардын намын баг хурлын гишүүн. Тэгээд нэг тодорхой бас албан тушаалууд эрхэлж байгаа. Гэхдээ Монгол улс 17% эдийн засгаа өсгөж чадсан. Дэлхий бид нарыг тоосон, зээлүүдийг өгсөн. Монгол улс бид нарыг засаг барьж хахад дунд орлоготой улсын тоонд орсон. Гадны хөрөнгө оруулалтуудыг явуулсан, том төслүүдэд эхлүүлсэн. За зүгээр наан популист байдлаар хэлэхэд цалингаа 2 дахин, тэтгэврээ 3 дахин нэмж чадсан ганц засгийн газар болсон сонгуулийнхаа хугацаанд энэ манай ардын нам махан биш болсон. Тэрэлжийн тунхагийг гаргасан, цэвэр шив, шинчлэгдээ гэд бизнес эрхэлжсэн би маш олон найз нараа энэ намд элсүүлсэн. Тэгээд тэр шинчлэлийн процесс нь явагдаж байгаа. Тэгээд би бол нөгөө улс төрийн, улс орны энэ том асуудлыг бол шийдэхэд цаг хугацаа нэлээх орно. Би бол хоолоогоо сөөлгөж ярих итгүүлэх тийм шаардлага бол маш их бах юм байна. Нөгөө талд бол мэдээч хэрэг яг хуучнараа ажил үйл хэргийг авч явах сонирхол бол байсаар байх болно гэдэг дээр ингээд хүлээн зөвшөөрөөд явж байна. Асуултанд ч амар урт хариулт. Өнөөдөр одоогийн нэг санхүүгийн хөрөнгө оруулалт үндэстэй холбоотой. Одоо тэрэн дээр одоо чинь хүмүүсийн дээр хөрөнгө оруулалт явж байгаа шүү дээ. Тэрэн дээр хөрөнгө оруулж байгаа хүмүүс хаан үүдийн дээр хөрөнгө оруулагч үндэстэй санхүүгийн нийтлээ үйл ажиллагаанд ирэхэд ямар тооцоо. Одоо яг хувьцаа эзэмшилгээрээ үл танаа яг нэг хувьцаанд хэд гэдгээр ингэ оролцоо явж байгаа юм эсвэл өөр хайр явж байна. Хувьцаа эзэмшигчтэй бид нар сая нэгд өдөр 2016 оныхаа урьдчилсан тайланг амда видеогоор ингээд хүргэсэн байгаа 30 минут нэгд өдөр тэрийг олоо үзчихээрэй. Тэгээ аль болохоор дэлгэрэнгүй байх гэж үзсэн. Тэгээд Монголын түүхэнд анх удаага 1-р сарда багтаад олон нийтийн эзэмшлийн компани тайлангаа урьдчилсан байдлаар танилцуулсан. Тэгээ амьд видеогоор аудитууд бол хийгдэж байгаа. Тэгээд бид нар хувьцаа эзэмшигчтэй урьдчилсан тайлангаа хавсаргаад одоо хооронд нь холбох тийм ажлыг хийж эхэлж байгаа. Хооронд нь холбох гэдэг маань юу гэхээр бид нэг тийм digital marketplace гэдэг юм хийх гэж байгаа. Юу гэхээр манай хувьцаа эзэмшигч янз янзын бизнес хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр хоорондоо бие биендээ хөнгөлөлт үзүүлэх, тэгээ борлуулалтаа нэмэгдүүлэх тийм гүүр нь болж байгаа гэж. 3,000 хүн дотор янз янзын бие биенээсээ нөгөө авах хэрэглэх зүйлтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэр дугтуутаа мэдээлэл дотроо бид нар купонууд хийгээд өчөж байгаа. Одоо Sky Resort дээр 50%-аар хідүүлээч очсон бай хөнгөлөлтөө үйлчлүүл. Манай нэг хувьцаа эзэмшигчийн Orange Design гэдэг хаяг хийдэг газар очиод үйлчлээ 10%-аар. Манай бүх компаниуд дээр очиж үйлчлүүлэхэд Art Securities, Art Credit, Art Daatgal, Art Data Active бүгдээрэн дээр нь бид нар хөнгөлөлтийн тэр маркетингийн бас арга нөгөө талдаа бол бодтойгоор ингээд одоо ард санхүүгийн нэгдлийн одоо энэ кредит картыг авах жишээлбэл манай хувьцаа эзэмшигчд нэг үнэгүй ингээ авчиж. Тэгээд нэгэн хувьцаа эзэмшигч юм чинь гайгүй байх хэвээр. Тэгээд бизнес модель нь бол өөрөө маш сайн. Бид нар хамгийн бага үүтэй зээлийг гаргаж чадна. Яг л манай хувьцаа эзэмшигч
мэдээлэл авдаг, илүү итгэдэг учраас итгэлээ дагаад хүү багаар биднэрт их усүр байрших боломжтой гэж жишээ. Тэгээ реклам мөнгө зарахгүйгээр өөрсдөө хувьцаа эзэмшдэг юм рекламдахгүйгээр манай төржир даатгуулаад мөнгө хадгалуулаад зээлээ аваад ивэл бид нар хамгийн бага хадгаламжтай хамгийн бага зээлийн хүүтэй ингээд та хэд одоо итгэхэд өнөөдөр миний одоо цагийг урамшуулаад хувьцаа эзэмшиж авчвал одоо бас одоо илүү л хүүн буураад явчихна. Тэгэхээр банкуд өрсөлдөх боломжгүй болно гэсэн. Тэгээд яаж оролцох вэ гэхлээр хувьцаа эзэмшигчд бол яг нөө бид нар Чингисийг гоё ингээл өгшөө мөшөө барайл тэгэл огшоол омогшоол ингээл нэг амар сонио байдлаар ашигладаг байхгүй. Гадныхныг барьцаатгахлаар амар мундаг бол. Яг үнэндээ бол Чингисийн тэр нэг арга техникийн удирдлагын засаглалын харилцаа холбооны арга техник мэдээлэл солилцоо хариуцлага тэр талаас нь ердөөсөө үзэхгүй байгаа байхгүй. Одоо Зэнд Аюуш багшид би санал болгоход Монголын нууц товчоо болон дагалдах босод бүх номнууд дундаас тэр аргыг хэмжээнэ ингээ оруулаад би бол 3000 хувьцаа эзэмшигчдийн хуралд нь оруулах тэрнээс гадна хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй байхад оролцуулах аргуудыг ингээ гаргацсан. Юу гэхээр 10-тад хуудас. Би болохоор 3000 хүний 3000-тай толгойлогчтой уулзж байгаа байхгүй. Тэд нар нь эргээд 1000-тынхаа 100-ын 10 хүнтэй л уулзж байгаа. Би өдрийн цай уу гэдэг ингээд 10 хүний төсөв гаргаж өгöd явуулчих. Тэд нар нь цаашаа эргээд дахиад 10 хүнтэй. Би нэг өдрийн дотор 3000 хүний саналыг тоолж чадна. Бүх асуудлаар. Тэр бол монголчуудын нөгөө компанийн засаглалд оруулж байгаа хувь нэмэр. Энийг бол одоо та хэдийн нэг нь одоо докторийн ажлаа хийгээд тэгээд OECD-ийн засаглалын тэр код зарчим гэдэг юм байдаг. Тэрийг ингээд танилцуулаад ингээд шинжлэх ухааны том ажил хийгээд карьер хийж болно. 10 хүнтэй уулзаад утсаар яриад нэг өдрийн дотор би бүх хүмүүсийн саналыг нэгтгэж чадна. Тэгэхээр тууц дээр жишээ нь одоо тэр 1000-ийн дарамт шиг хэлбэрийн тууцтай ороод ажиллаж байгаа гэдэг үү? Тийм. Гэхдээ заавал тууцд орох. Би 3 хүн рүү уцаар ярих 3000 хүнийг нэг заалан цуглуулах гэдэг чинь шал өөр ажлуудчтай тийм. Би одоо түрүү жилийн хугацаанд шүү дээ шуудан дээр 300 хүн байдаг байхгүй. Хувьцаа эзэмшигчтэй хурлыг бид нар 4 удаа хийсэн. Нөгөө нэг засаглалч асуудлуудыг шийдэх гэдэг ээлж тусаар 4 удаа. За 20-с дээш хүн ирж байгаагүй. Хувьцаа эзэмшигчтэй хурл ирдэггүй байхгүй. Тэгээ санал өгөхгүй. Зүгээр л. Тэгэхээр засаглалыг хэрэгжүүлэхэд юу 3000 хүн. Миний амбиц бол 3 сая хүн шүү дээ. Тэгээ тэрэн дээр ч гэсэн энэ 10-ын тогтолцоо, 10-ын удирдлага засаглалын тэр тогтолцоо бол асар их нөлөөтэй, борлуулалт их. Сүлжээний гэдэг пирамид гэдэг байдлаар хүмүүс ойлгоод байгаа. Тийм байхгүй шүү. Пирамид чинь биш дээ. Нэг нь оруулж ирээд тэр оруулж ирсэн хүнийхээ мөнгнөөс дараагийнх нь хүнд өгдөг юм байдаг байхгүй. Тийм бол баг. Энд чинь бол тийм тогтолцоо бол баг. Сүлжээний бизнесийн зарчим бас тийм шүү дээ. Одоо хөтөлбөртэй Монгол орж ирээд бас нэг Гэтэ тэр чин пирамид болчиход байхгүй. Тий, пирамид бол нурх нь аюултай. Яг гэвэл баялаг бүтээдэг. Энд бол би цэвэр мэдээлэл авах өгөх тэгээд шийдвэрт оролцуулах зөв арчилсан тийм байдлаар компаниг удирдах бүр хамгийн жижиг хувьцаатай хүнийг ч гэсэн оролцуулах боломжийг л хангачиж байгаа байхгүй. Яг гэвэл тэр хүн одоо 3000 хүнтэй биш яг 10 хүн дотор л шийдвэрүүдээ гаргаад ингээд. Тэгэд 10-тууд нь 100-тууд бас л 10 хүн шүү дээ. 10-туудын толгойлогч нар 100-туудынх нь болохоор 1000 дээр очиод дахиад 10 хүн байхгүй. За манай 100 тийм санал өгж байгаа гэдэг ингээд нийлүүлсэн. Тэгэд бид нар нөгөө түүхээ харахад сурах юм их байдаг. Гэтэ бид нар сурдгоо зүгээр л хоосон амгшоод байдагт л хамаг тайваад. За энэ ч нэг асуулт тийм. Оригдын компани орж шүү дээ ардын боо. Тэгэхээр цахан байгуулалт нь яаж яах юм?
Бид нар ерөнхийдөө Монгол шуудангаас бусдыг нь 80-80-аас 100% үзсэн шүү дээ. Үлцэн Хүмүүс байгаа. Үлцний нийцэн тустай. Үгүй, тусдаа. Тааш шиг юм бол нийтэн тустай. Би бараг л бүгдийг нь дууцсан дараа. Тэгээ тэрийг болохоор яг сар сараар нь тууцсан хурлаа. Тэгэхээр би банк хурал дээр сууждаг гэсэн. 20 гаруй тустай гэсэн үг тийм. Монгол шуудан дээр л 30% та. Тэгээ одоо нөгөө хасны нийт чинь хөрөнгөний биштэй цаа гарцаа гэсэн. Удахгүй шүү, яраараа. Тэндээс нэгс. Цагаа таны түрүүн улс төрийн одоо нэг юм болохгүй байна. Залуу хүний улс төр гэсэн экономикс нийт тань байгаа гэдэг. Тэгээ яаж шаасан. Хэрвээ одоо та өнөөгийн нөхцөл яг Эрдэнэт сайдны та байсан бол ширээнээр нэг өөрөөтэй энэ асуудлууд самын бүрэн альнаас нь авчих ихний таны 3-4 болон ямар дараа одоо жишээ нэг болсон ширээнээр таавал хүмүүс заавал жишээ нь өөр гэлтэй ингээд Заавал нэгийг л барьж авах хэрэгтэй юм уу? юунаас нь гэж байж байгаа юм хамгийн түрүүнээс тэгээд 3-4 тасч мод ямар дараа ажиллаа. Яг өнөөдөр Болохоор л хариулъя. Юу асуудал өөрөө яг юунд болохгүй байгаа юм бэ гэдгээл цөмөрө харах хэрэгтэй. Юунд болохгүй байгаа юм бэ гэхээр Эрдэнэт гэдэг ерөнхий сайдтай асуудал нь ардын намдаа биш. Өнөөдрийн манай энэ тогтолцоонд байгаад байгаа байхгүй. Улсын их хурлын дарга намын дарга засгийн газрын тэргүүн нь намын гишүүн. Тэгэд ерөнхийлөгч нь бүх ард түмнээсээ сонгогддог. Нам нь амар баясгалан ерөнхий нарийн бичгийн дарга. Парламентын гадна. Тэгэхээр бид нар нөгөө тогтолцоо гэдэг шүү дээ, тийм. Тогтолцоо маань өөрөө парламентын засаглалтай бай гэвэл бид нар парламент дотроо тэр нам нь үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхий сайд нь өөрөө намынхаа дарга байдаг. Тэр дүрмээ, ардын намын дүрм биш үү? Дүрмэл зөрчөөд байгаа байхгүй. Яаж хууль тогтоогчд нь дүрмээ зөрчичгөөд асуудал шийдэх юм бэ? Их хурлын дарга байна. Энд ч намын гишүүн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга байна. Тэгээ ерөнхийлөгч сонгоно гэж. Хин хариуцлага нь вэ? Ойлгомжгүй байна. Тэгээ бүлэг байна. Бүлэг нь нэг нам нь тустай энэ тусгаар тогтолцоо орно. Ийм байгаа тохиолдолд бид нар төмөр замын асуудлыг 10 жил ярьж байгаа шиг 5-7 асуудал, гацууртын асуудал, оюутлогын асуудлыг хичнээн олон жил ярьж иж ямар юм болгож явж байна. Тэр хооронд болохоор миний хүүхэд төрөөд сургуульд ороод сургуулаа төгсөх гэж байгаа байхгүй. Бидний хүүхдүүд бид нар болохоор зүгээр ингээд сургуулийн хүүхдүүд байжгаад ажил амьдралаа зохиогоод ингээд дунд насны хүмүүс болоод за над шиг нөхдүүд бол утгагүй одоо өвөө болоод ингээд самхраад алга болох гэж байгаа. Тэр нь хайр. Бид нар ярьдаг, асуудлыг шийддэг, хариуцлага хүлээдэг юм баахгүй. 8 жил гэдэг бол хүний амьдралаар бол би залуу нас гэдэг бол миний хувьд одоо 20 жил байх байсан бол тэрний бараг тэн хагасыг нь зүгээр ярьсараад өнгөрөөчихөж байгаа байхгүй. Тэгээд очиод жагсахлаар утааны эсрэг жагсан байт тийм. Гэхдээ утааны эсрэг гэж өөртөө өглөө нь галж гарч ирчээд очиод жагсаад байдаг чинь ямар учиртай жагсаал. Өөртөө галчаад шүнжэнгөө галж хортчоод очиод талбай дээр жагсаад байна. Тэр чинь болохгүй шүү дээ зүмөр. Жохон бодиттой байл та тийм. Нөө оруулын гахаан ферм гэдэг юм чиг Монголд бол бодит байдлаар нийгнүүдэнд харагдаад харамсалтай байдаг байхгүй. Энэ бол компанийн засаглал биш, улс орны засаглалын асуудал. Гэхдээ би бол компанийн засаглалын асуудлыг ингээд төгс байдлаар ингээд хоёр дахь удаага хоёр дахь санхүүгийн нэгдлийг байгуулад ингээд шийдээд явна. Мэдээж яг би зүгээр бизнесээ хийгээд өөрийнхөө хүүхдүүдийг тэр төлбөртэй сургуулиуд нь явуулаа ингээд сайхан амьдраад явах тийм сонголтоо дангаар нь хийгээ явж болох байсан. Тэг өнөөдөр ч гэсэн ингээд нэг зааг гаргахад надад хэцүү байдаг. Бизнес
улс төр. Гэхдээ иргэн болоод төрснийг одоо ингээд удахгүй хөгшрөөд төртөө гарах цаг болох гээд байдаг. Бачиндах, уурлах тийм үе бол байх хэрэгтэй хүн. Тэгэхээр одоос нэг таны ажилтнууд ард банкны ажилтнууд бид ярьж байгаа юм. Нэгдүгээр асуудал одоо ямар ч үйлчлсэн гэж ярьж байна. Хоёр таас одоо ингэж үүдээ хас банкны үйлсэн даасан цааш тэнгэр санхүүгийн нэгдэл одоо харин ард санхүүгийн нэгдэл явж шүү дээ. Яг тэнгэр санхүүгийн нэгдэл гэж байгуулж байгаа. Тэрнээс болоод ард санхүүгийн нэгдэлээр ахаа байгуулалт ингэж яваад байгаа. Энэ юу нэг одоо регионал шалтгаалаад яваад байгаа юм. Тэнгэр бол яг дэндүү тэнгэрт гарчихгүй. Ард болохоор би надад ямар боломж гарч байгаа гэхээр нийт ард иргэдтэй хамтгал боломж гарч байгаа. Тэнгэр дээр бол тийм боломж байна. Тэнд бол хэтэрхий том олон улсын байгууллагуудыг би оруулаад ирсэн. Тэд нар шийдвэр гаргахад бол 1-2 жил болдог. Ягаад гэвэл зүгээр том байгууллагуудад ажилчид үржээд тууз дээр суудаг. Энэ чинь бол би яг бодтоо өөрийнхөө мөнгийг хийсэн байгаа хүмүүстэй харьцах, удирдах зүйлд урьж оролцуулах. Тэгээд тэр хүмүүс өөрийнхөө мөнгийг хийсэн байгаа учраас тэр үднээсээ шийдвэр гаргахад надад туслах. Би тэнгэр дээр байсан бол Монгол шуудангийн хөвчлөлд оролцож чадахгүй байсан. Тэгэл тэр цаана хүлээжээс хэдэн хүмүүс авчих байсан юм шиг. Нөгөө нэг явдаг л хөвчлөл болох байсан. Монгол шуудангийн хөвчлөл дээр бол одоо юу болж байгаа гэхээр манай дээр бас нэг 3000 Монгол шууданг надаар дамжуулаад эзэмшчихлээ шүү дээ. Сонирхолтой болчихлоо. Тэгвэл Монгол шуудангийн салбаруудаар банкны үйлчилгээг явуулах шуудан гэдэг карта одоо удахгүй гаргаад энэ ардын карт чонтоогоо ингээ гараад ирсэн байж байгаа. Энэ бол нэг гадны нэг том баяны банкны карт биш шүү. Энийг авбал та нар яг адилхан энэ гудамжин та нартаа таарж байгаа хүмүүсийн карт авч ирэх гэсэн үг. Өөрөөсөө энэ ч нэ мөнгө хийвэл яг хажууд чи явж байгаа автобусанд явж байгаа машин суудсан явж байгаа монголчууд адилхан ашиг өгөөж ингээ авч байгаа гэсэн. Тийм бизнесийн одоо хандлагыг бий болгох хэрэгтэй. Би 99.1-т дугаараа зарцсан, хаяагүй, хайсан гэж өнгөрөхгүй. Зарцсан. 11-т юм чи 11-ээр авъя гэж нэг нөхөр фэйсбүүкээр маань туслахаас авсан байлаа. Ягаад вэ гэхээр ягаад би 100% Японы компаниг дэмжих хэрэгтэй. Ийм хямралтай баг. Тэгээ Unitel, G-Mobile, Skytel утсанд ярьж болж лээ. Шо сайжрах үз. Тэгэхээр жижиг юмнуудаас нөгөө цөмөрөө яриана зүгээр ярих дуртай, цээжээ дэлгэх дуртай юмнуудаа хийх үйлдэлүүдээр ингээ харуулад явбал бид нар нэг зүгт, нэг алхаатаа, нэг хэмнэлээр алхаад тодорхой хэмжээнд шүү дээ энэ асуудлуудыг зөв болгоод тэгээд дараагийнхаа үед ингээ бахархалтайгаар буухагаа ингээ шилжүүлээд Монгол улс тэр үед нь Далай ламайгаа урьж авчраад чиний өмнө хинээс ичдэггүй. Хинээс ч уучлах байдгүй тийм Далай лам тэгээ дуртаадаа биш л дээ зүгээр. Би улаан их. Өөр асуулт байна. Чайгуу хутан тэнцээ явахад нэг нь ингээд дандаа тэнцээ биш бол манай охтууд надаас асуул гэж яах юм бас. Тийм мэдээлэлтэй илүү ойрхон биш. Яг л адилхан байгаа. Би зүгээр уншиж байгаа, бодож байгаа тэгээ. Тийм шүү. Тэг. Би тэрэн дээр бол 100% чиний талд чи хувьчлах ёстой. Монголд ирэх ёстой. Болов хувь зас төрөөр дамжаад биш хуваар. Гэхдээ одоо хоёулаа компани байгуулчихлаа л да тий. Тэгээд гэрээ байгуулчихлаа шүү дээ. Тэгээд чи над таалагдахгүй би чам таалагдхаа боллоо гэж бодъё. Чи 49%. За би 49% та. Тэгээд чи 51%. Хоёулаа ойлголцол бол юу гэхээр би нөгөө хуулийн тийм дөрмөнч тийм битэрийн байгуулсан гэрээндч тийм за. Хэрвээ би хин нэгэнд энэ хуцаага зарах бол хамгийн түрүүнд чамааг аваач гэж санал тавина л гэсэн байгаа байхгүй. Гол одоо гогцоо бол асуудлын гогцоо нь энд л байгаа.
хоёулаа итгэлцэл дээр тулгуурлаж бизнес явуулчихад өнөөдөр Оросууд асуунгууд түүзээр орох ёстой асуудлыг гүйцэтгэх захирал буюу ерөнхий сайдын шийдвэрээр болж гинэ гэж нөгөө талдаа захиа өгүүлж заруулаад нөгөө 51% эзэмшижсэн нөхөр нь буюу бид нар шүү дээ. Ямар ч дуу хоолой мдэггүй байхад бид нар авчихсан шүү. Гэх нэг үлгэр шиг. Засаглалын одоо гол асуудал гарч ирж байна шүү дээ. Хувьцаа эзэмшигчийн эрх ашигыг хамгаалах. Төрийн өмчтэй компанийн хувьд бол энэ чинь бид нар сонгогдсон байгаа 76 сайн мууч байсан. 76 дээр орох ёстой байсан гэдэг асуудал байна. Ороогүй. Тэгээ ялагдхаа мэдээд сонгуулийн өмнө хийсэн. Ийм асуудлыг сонгуулийн өмнө ер нь хийдэг тийм. Энэ бол Монголын сайлын үнэ. Сайлын үнэ би сайнаар нь хэлж байгаа юм шүү. 90-ад онд монголчуудыг нуруунд дээр өөрөө аваад гараад ирсэн үйлдвэр. Өнөө хүртэл улсын төсөвт хамгийн чухал үүрэг гүйцэтгсээр явсан юм. Бүхэл бүтэн Монголын одоо нэг хотыг тэжээж байгаа. Тэр чинь хот байгуулагдсан. Монголыг нуруунд дээр өнөө хүртэл үрж явж байгаа компани. Би энэ дээр монголчууд авчлаа гэдэг дээр биш. Яаж авсан л гэдэг чухал. Нөгөө талдаа болохоор яаж авсан дээр одоо худалдаа хөгжилд хадгаламж эзэмшиж байгаа нэг сая хүн байдаг үлээ. Тэгээ итгэцэн байгаа шүү дээ банкны захирал. Эзэнт дөрөвний хэлдгээртэй. Нөгөө дөрмийнхээ дагуу Монгол банкны заасан журмын дагуу ингээд зээлээ өгдөг тэр найдвартай байдаг бол. Энэ бол цэвэр нөгөө албан тушаалын гэмт хэрэг гэж холбогддог. Нэг өөрийнхөө эзэн нь өөрөө 4-5 компани байгуулад эргээд банкнасаа олон түмний мөнгөөр зээл авчдаг. Тийм боломжийг л харах. Тэг яг нэг зээлдэгчтэй өгөх зээл нь нэг 80-90 сая доллар байт юм уу та. Тэр нөө холбогдох гэдэг шүү дээ. Тэгээ нэг зээлдэгчтэй. Тэр хязгааруудаар барих хэрэгтэй байхгүй альч банк. Зүгээр нэг ингээд нэг юм офшорны ч хиймэл компаниуд байгуулад хуулийг тойруулж болтуулаад иж банкнд бол зохисгүй. Энэ бол ёс зүйн албан тушаалын гэмт хэрэг. Энд дээр бол нөгөө банкны захирал эзэд нь бол Монгол банкнаас зөвшөөрөл авч иж үйл ажиллагаа явуулдаг. Тэр зөвшөөрөл нь бол нөгөө өгөгдсөн хүмүүс нь дагаж мөрдөх ёстой хэм хэмжээнүүд нь байж байгаа. Маш тодорхой ингэ за. Хамаатан саданда тэдэн төгрөгийн л зээл өгнө. Өөртөө тэдэн төгрөгийн л зээл өгнө. Нийтдээ нэг хүнд тэдэн төгрөгийн л зээл өгнө. Тэр бүгдийг л зөрчиж байгаа. Одоо ингээд хичээлтэй холбоотой нэг хэлбэрүүд аваад энэ болохоор хэмжээний кейсээр ажиллаад ингээд явуулаад Монгол болоогийн байдлаар хадгалагдсан сайн хөгжсөн одоо гадны хөрөнгө оруулалт юм одоо энэ хэсгээр өөртөө таатан үүсдэг нэгэн таатан үүсдэг болсон банкны салбарын харагдаад таны нэг бодлоор бол ер нь одоо банкны салбарын одоо системийн хэлбэр хамгийн сайн байна. Таны одоо харж байгаагаар бол дараагийн түвшинд ямар салбар ер нь одоо системийн түвшинд хамгийн ойрхон сайжруулах боломжтой гэж харж байгаа. Боломжтой гэж харж байгаа. Одоо шуудангийн салбар маш сайжирч байна. Банк усууд ер нь бол хин орж яаж ажиллаж байгаас хамаарна. Гэхдээ төрийн өмчтэй компаниудын засаглалыг бид нар зайлшгүй одоо нээлттэй болгох хэрэгтэй. Эрдэнэс 5 толгой гэдэг компанид та нар хувьцаа эзэмшиж байгаа байхгүй юу? 1072 шиг. Тэгээд сэтгэл хангалуун хувьцаа эзэмшигч байна уу? 1072 ширхгийг өгсөн шүү дээ. Зарчий гэж оролцсон байна уу? Авчий гэж оролцсон байна уу? Ер нь өмчийг дагалддаг эрх үүрэг гэж ямар юм бэ? Бүгдийг багахгүй болгоцсон. Би өмчөө захиран зарцуулж болохгүй,
хуулга авч болохгүй, компанийнхаа мэдээллийг авч болохгүй, Эрдэнэс 5 толгой дээр тууц дээр нь ямар хүн байдгийг нөгөө та хэдийн ярьж байгаа сайхан нөгөө хараат бус зөв засаглал гэдэг юм чи хаана вэ? 3 сая иргэнд өгчөөд тэгэнгүүтээ чи зарж болохгүй, худалдаж авч болохгүй, чамд бид нар мэдээлэл өгөхгүй, хувь нөлөөлөгчдийн хурлыг хийхгүй, та нар сонгогдохгүй, та нарыг сонгохгүй, тэгээд танаа төслийг чи явуулахгүй. Ягаад гэвэл манай авгагийн машинууд тэр нүрсийг зөөж байгаа. Тэгээд бид нар төмөр зам тавихгүй. Ягаад гэвэл манай машинууд айгүй ашигтайгаар $60 хятадын хил хүртэл зөөж өгдөг учраас. Манай дүүнер бол өөрсдөө экскаватор сайхан зээлж авч агаад ухаж өгч байгаа. Энийг та нарт бол өгөхгүй. Тэр бол шоу байсан. Гахаан ферм санагд. Гахаанууд гарчихлаа. Яадаг үлээ. Гахаанууд биднийг засаглаж байна. Тэрийг өөрчилнө. Нэг дээрээ гарын үсэг цуглуулна. Сая 800 хүн одоо хувьцаа эзэмшиж байгаа. Манай эхнэр үү? Амар өндөр. Тууцд орохоос өмнө зөвлөгөө авч иж ордог. Манай тууцд бол байхгүй. Манай тууцд биш үү те? Том ба. За ойлгомжтой. Тууцын нарийн бичиг бол дөнгөж сайхан эмхтэй хүн болсон. Тууцын дарга маань эмхтэй юм байна. Оюун гэрэлгээд Никийн Петрович. Макийн цэлмүүн гэдэг бүсгүй байж байгаа сая солигдсон. Би ер нь бол яг нөгөө өөрөө манай ээж одоо гэр бүлд нэлээд давмгаа өргөтөд оролцоод байдаг байснаас ч болоод тэр нэг гендерийн асуудал төр их мэдрэмжгүй ханддаг гэж магадгүй. Яг гэвэл эмэгтэйчүүд бол Монголын нийгэмд бол хавчигдсан гэж үздэг. Хавчигдсан нь бол эрэгтэйчүүд нь. Хавчигдсан та нар пирамид гэдэг ингээ ярьсан шүү дээ, тэ. Манад биш шүү дээ, тэ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийг тэр чигээр нь авч явж байгаа. Гэр бүлүүдэд авч явж байгаа. Зөв статистикаараа. Их сургуульд бол ингээд магистрийн ангид бол арай өөр үт юм байна. 70% эмэгтэйчүүд, хөдөө бол дан мал дээр ирчүүд сонголт өгөөгүй. Төрөхт нь бид нар эрэгтэй хөлтөд машин болон буу бэлгэлдэг. Төрөнгөт нь шүү дээ. Тийм хар бараа өнгийн юмнууд. Эмэгтэйчүүдтэй бол илүү ингэж дээдэлж харьцаад тэгээд 6 хөрөнгөт нь сумын төвөөсөө аймаг руу, аймагасаа хот руу ингээд явуулсаар хагаад тэд нар нь хурж ирээд хотод сургуулаа төгсөөд буцаад хөдөө рүү явдггүй. Энд ч дээд боловсралтойгоор янз бүрийн ажил хийж байдаг. Та нар дээд боловсралтай рестораны зөөгчнөрийг тоолоод үзээрэй. Тэгэд аль ч ресторанд орсон, аль ч банкнд орсон, аль ч үйлчлэгээний байгууллагад орсон худалдагч нар эмэгтэйчүүл, гөрөсчгүүд эрэгтэйчүүл. Шоронд болохоор 99% эрэгтэйчүүл. Гэмт хэрэг гаргахлаараа заваргал 100% эрэгтэйчүүл. Боломжийг олгохгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нөгөө би энийг бол бүр 97 8 онд анзаарсан. Тэгээд энэ талаар ярьж гисэн. Энд бол нэг одоо шин зүйл биш баг. Гэхдээ энэ чинь тэгш байдлыг ярингүй бол бид нар банднартаа боломжийг өгдөг тийм тэгш боломжийг квотыг тогтоож байгаа. Тэр малчны хүүхдүүдийг тэгш байдлаар сургуульд оруулдаг болохгүй бол энэ бол айгүй том нийгмийн асуудал болцсон. Авгаагүй залуучууд малаа хаяад хот руу нүүж ирээд нөгөө нэг утаатаа жагсах гэж байгаа бол бид нар нөгөө асуудлынхаа угийг гаргаж ирж байгаа тэр угаар нь шидэхгүй бол гарцсан байгаа утааг одоо сороод бол нэмэргүй шүү дээ. Хортож л. Тэгэхээр бид нар асуудал яг юундээ байгаа юм бэ гэдэг дээр ингээд асуудлуудаа гаргаж ир задлж хагаад үндсэлтэйгээр энтэйгээ тэнцэхгүй бол очоод агаарлуу буудаад бол утгагүй. Тэр нэг зөвөр логик тийм зөвөр хүүтэн тийм логикоор
асуудал ханддаг. Тэгэхээр наад эрэгтэй эмэгтэйгийн хувьд бол миний хувьд бол асуудал биш. Манай шуудангийн төлөөлөл удирдах зөвлөл дээр шүү дээ. 3 эрэгтэй хүн байна. 6 эмэгтэй байгаа. Тэр нь болохоор төрийн дунд чатны албан тушаалтнуудын бараг 80% нь эмэгтэйчүүд байдаг л гоо. Гэхдээ байж гаруучлаа. Дарга нь болохоор юу байгаад байгаа шүү. Эрэгтэй байгаад байгаа шүү. Тэгэд яагаад нөгөө хамгийн авьяасгүй муу засаглалтаа улс байд юм бэ гэхээр нөгөө ганц хоёр нэг арай нэг аймаар очиод авгаагаа балбчдаггүй арх уучдаггүй алчдаггүй хүмүүс нь ямар ч шалгаралгүй эрэгтэй учраас чи дарга болчих гээд ингээд манай дарга нар бол тийм байдлаар сонгогдоод байгаа учраас бид нар муу яваад. Манай ойлгуулгыг судлаа хийх юм аа. Тэгээ манай яг одоо энэ сэдвмаа судлахад аяг хэцүү байхгүй. Яг үгээр бид нар чинь компани хамгийн нарийн нэнди юм руу очих гээд байдаг. Хамгийн хаалттай мэдээлэлтэй хэсэгтэй яваад шүү дээ. Манай сэдв маань өөрөө. Тэгэхээр одоо шийдвэр манай одоо энэ ойлгуулгууд ер нь ерөнхий юм баг ойлгуулгууд бид нар судлаа хийхэд одоо дунджаар Монголын компаниудын бүс төлөвлөлтөд авч байгаа салхиндын дунджийг яаж гаргах вэ? За дээрэс нь бусад нөгөө бонус нийт одоо багцыг яаж гаргах вэ? За тэгээд цэцэн хэмжээний бол арай хацсангүй гарах. Тэгэхээр дунджууд дээр бид нар судлаа хийж чадахгүй юм байна. Та бидэрт нэг арга зам гаргаж байна. Яаж Ер нь бол одоо агаар оруулах болсон. Юу салхи оруулах болсон. Ялангуяа олон төмнөөс мөнгө татаж ажиллаж байгаа банкны захирлуудын цалин урамшууллын асуудал бүх дэлхийн нийтээр асуудлын төвд байдаг. Олон нийтэд хувьцаагаа арилжаалж байгаа компаниудын захирлуудын цалин нээлттэй байх ёстой. Төрийн өмчтөй компаниудын захирлуудын цалин урамшуулал, тууцын гишүүдийн цалин урамшуулал нь бас нээлттэй байх ёстой. Шилэн байх ёстой. Монгол хин нэгэн тэрнийг хийх ёстой. Би банкн дээр байхдаа цалингаа зүгээр ингээд лекц уншиж байхдаа хэлцдэг байсан. Энэ дээр нууц бол байх ёсгүй. Би ичих ёсгүй. Ягаад гэвэл би өөртөө итгэлтэй байгаа. Авж байгаа цалингаасаа илүү давуулж ажиллаж байгаа. Хувьцаа эзэмшигчтэй илүү их үнцнийг баялагийг бий болгож өгч чадж байгаа гэдэг. Тэр утгаараа өнөөдөр бүх банкуудыг ягаад гэвэл энэ олон төмний мөнгийг удирдах байгаа байхгүй. Төрийн мөнгийг удирдах байна. Иргэдийн харилцах хадгаламжийг аж ахуй нэгжүүдийн мөнгийг удирдах байна. Тэр цалин нээлттэй байх хэрэгтэй. Энэ дээр бол би мэдээл яаж олж авах вэ биш. Та нар уриалга гаргаад тэр талаар бол лобби явуулаад их хурал дээр яам тамгын газруудаар ажлыг эхлүүлээ сэтгүүлчдтэй ажиллаад энийг ил тод болох хэрэгтэй. Би захирлынх нь цалингийн мэдэхгүй байж очиж тэр банкн дээр хадгаламж нээхгүй гэж. Зүгээр иргэн нөгөө өчигдөр нэг Twitter явуулсан шүү дээ. Twitter дээр нэг жиргээ. Хон шиг иргэдэд чон шиг засаг ногддог. Хон шиг байха болио л доо. Энэ чон шиг бололтой цөмөр. Өрсөлдөө хэрцгий очиод өөрийнхөө эрх ашигын төлөө, өөрийнхөө үр хөвгтийн төлөө, ирээдүйн төлөө тэмцдэг болоо л доо. Яагаад юм асуудаг? Яагаад хинээс айгаад байдаг? Бид нар чинь чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа шин. Тэр гахаанууд хизээч өөрсдөө сайн дураараа за хөрх юм та нар ингээд сайн дуулууртай хүмүүс учраас бид нар та нарт ингээд орох байрыг чинь сайхан болгоод хоолой чинь сайжруулна. Тэр Жорж Оруэллын номыг саналтай. Улам л даварсараад бүгдээ нь алаад дуусгадаг шүү дээ. Ярьж хилж гарч ирсэн юмныхаа яг эсэргээр бүх юм хийдэг. Нөгөө устгуулсан өмнөх засаглал барьж ирсэн муу хүмүүсийн хийж ирсэн юмыг бүгдийг дордуулаад өөрсдөө хийдэг. Тийм юмд бид нар амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр сайжруулахын төлөө жоохон өнөөдөр энэ ч бүхэл бүтэн институт ажиллаж байна. Одоо шинжлэх ухааны, эрдмийн. Та нээлттэй битээц гаргаад нэг сонин дээр зай авч жагаад амар жаргал даргаараа яриул л та. Тэр хүн ойлгох байл. Тэгвэл бид яг нэг жилийн дээр гол банкны ажлын хэлбэр бодох юм шинжилгээ хийгээд болоод байгаа. Шинжилгээгээ тавих ёстой. Захирал тууцахын гишүүдийн цалин урамшууллыг мэддэг байх ёстой. Хит их
өндөр. Энэ нийгэмд нөгөө яриад байдаг те. Бид нар ингээл баян хоосны ялгаа гэлдэг. Тэгж ярих дуртай юу ч хийдэггүй байхгүй. Тэрийгээ тийм тоотой болгоё л да. Баячул нь яг хаанаас ямар мөнгө олж аваад байгаа. Бүгдийг авилгалаар аваад байна гэж байхгүй шүү дээ. Би ганц төгрөг авилгалаар авч үзээгүй. Банкнд ч багтаа энийг үзэж байгаа надад авилгал өгсөн хүн байвал хурж ирээд гомд мэдүүлээрэй. Ажилд авахдаа, яаманд ажиллаж байхдаа тендерийн юм. Тэг амьдрч болж штэ. Тэг энийг бүгдээрээ хийдэг. Тэрнийг нь олон түмэн өөрсдөө шаарддаг болж иж бид нар асуудлууд шийдэгдэж явна штэ. Алхамаар. Гэхдээ хөдлөх хэрэгтэй. Зүгээр бид нар хараад эднэрт цаахан хулгайлж байна гэдэг нэг хаяа нэг фэйсбүүк дээр эсвэл нөө сонингийн доор комент өччихээ тэгээ суулж идэг л байж болохгүй. Монгол шуудантай холбоотой нэг асуулт асуухад одоо ингээд шуудан дагуучин бүр төрийн өмчнөж байгаа. Одоо ингээд бас хувийн хвшлэр ороод хийж шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг бас хувийн хвшлэрхэн болон арай ондоо байдлаар нь шуудангийн салбарт үжигдэх шиг бас юм тэгээд хараад явж байгаа хэрэг болж байгаа. Тэгэхээр одоо ер нь яг Монгол шуудан дээр ямар бодлого болж явж байна? Одоо бол энэ шуудангийн салбарт ч нэг хэцүү болчихлоо шүү. Ер нь бол Монгол шуудан дээр байгаад байгаа ганц захиач юм уу хэдэн бичиг зөвлөд юм шиг бодоод одоо тэр шуудан гэдэг юм чи хаана нэгэд нэхлээр драгон дээр гэдэг автобуснууд те хэдэн микрол хийгээд байна. Тийшээ хүмүүс хөдөө юм явуулдаг тийшээ очиж 5000 төгрөг явуулдаг чинь. Энийх нь орон гэдэг яг нэг Монгол шуудан шиг яг шууданыхаа үрийг үсгэх хиймээр байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бид юм яг ямар хөө юм. Гэхдээ яг бид нар болохоор ингээд 21-р зуунд амьдарч байгаа юм байж монголчууд нөгөө 800 жилийн өмнөх түүхээр амар их бахархсаар агаад тэгээд хоорондоо улс төржиж хэрэлцээр агаад асар их юмнаас хоцроод байна л да. 26 жил болоход байна шүү дээ. Өнөөдөр 3 сая иргэн 3 саяулаа англи хэлтэй болцсон байх хэрэгтэй байсан байхгүй. Уг нь би 91 онд хөрөнгийн биржид орохдоо орчуулагчаар шууд орсон. Тэрэн дээр англи хэлийг орос багшаас сурж байсан. Орос нэг ном байсан надад. Тэр нь 2 дугаар дайны тухай Оросын зохиолчийн англи хэл дээрх ном. Нэг словаар байсан. Орос англи. Телевизээр үзээгүй, англиар ярьдаг хүнтэй уулзж байгаагүй. Радио байгаагүй. 91 онд анх удаа ингээд нэг телевизээр англиар яаж ярьдгийг тийм үзчихсэн. 17 настайд. Бид нар арай дэндүү назгаарцсан баг. Тайвширцсан. Тэгээд зөвхөн Монголдоо гэдэг юугаар. Яг үнэндээ бол монголчин өөрөө дэлхийн давцсан дээр өрсөлдөж байгаа болсон. Бусад манай хүүхдүүд ажлын байраа одоо Шангрилагийн менежерүүд төр ажилчдын дандаа гадны Пакистан энтгэгүүд. Яагаад тэр $2000 цалинтай ажилд монгол хүүхдүүд очдөг вэ? Яагаад вэ гэхээр бид нар сургаж өгөөгүй. Тэгээд тэр мөнгө нь нөгөө Монголд орж ирж байгаа долларыг нөгөөдөл чинь цаашаага шилжүүлдэг. Би гэртээ үйлчлэгчтэй тэр нь Филиппин. Ягаад гэвэл Монгол хүүхдүүд хурж ирчээд юм хулгайлдаг, нэг сар болоод явдаг. Юу ч мэддэггүй, цанц чинь дөж чадахгүй. Тэгээ тэр мөнгө гадагшаа явж байгаа. Бид нар ажлын ёс зүй, этик, хэл, ус тэр байх ёстой манай хүмүүс очоод Америкт, Солонгост, Оросд хятад хүүхдүүдтэй, энтгэг хүүхдүүдтэй өрсөлдөх чадварыг суулгаж өгч чадахгүй байна. Монгол шуудан дээрх жишээ чинь бол зүгээр л тэр гонигтай түүхээс гарч ирж байгаа нэг л жишээ. Алибаба гэдэг ингээ бүгд Таобао гэдэг ингээ Жак Ма гэдэг би сая тэр номны нээлтэн дээр н ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээ Монгол шуудангаараа бид нар өштэй те. За энэ ч л хайрын захиа авсан байхгүй шуудангаар. Ажилтгүй төрөх байсан. Нэг хідэн дарга нар зүгээр тэр нэг хідэн байшингийн биеиндээ түрээслэх, хулгайлах тийм аргаар зүгээр байлгажсэн. Нэг нам ялхлаар тэр намын нэг зүтгэлтэнд шагнал байдлаар албан тушаал өгдөг байгууллага. Хөгжүүл хаана байсан? Яагаад бид нар өнөөдөр интернет худалдаа явагддаггүй юм? Яагаад бид нар тэтгэвэр тэтгэмжээс шуудангаар авч болдгоо? Яагаад бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй шууданчд нь авчиад салингийн хүргээд өгч болдгоо? Яагаад өнөөдөр бид нар дампуурсан тэтгэврийн тогтолцоотой юм? Гажиг нь болохоор бид нар хэтэрхий тийм назгаа тайван
сэтгэл хандсан улс болсон. Болж бид нар хийч. Тэгэхээр нөгөө Стив Джобсын ярьдаг шиг тэр өлсгөлөн сониуч байнгын одоо эрэлхийлэлтэй тэмүүлэлтэй байх хүүхэд залуучуудаа иргэдтэй ердөөсөө төлөвшүүлж чаддгүй. Тэгээд нөгөө байгалийн баялагын тэр хараал гэдэг юмыг тусцсан болсон. Тайвширсан. Яг үнэндээ бол дэлхийн өөрөө зах зээл нь автгаа Монголоос авдаг юм ганцч байхгүй. Монголчуудын ажлын байрыг баялагийг нь бүгдийг нь гадны хүмүүс үржээд авах боломжтой. Энийг би гадныхныг үзэн яд гэж байгаа юм биш үү? Бид нар өөрсдөө ийм байдалд оруулчаад өөрсдөө өнөөдөр энэ байдлаа үзэн ядах хэрэгтэй. Өөрсдөө дүгнэлт хийгээд өөрсдөө хөдөлж ажиллах хэрэгтэй. Хоосон хятадыг үзэн ядна гэдэг тийм байдлаар асуудалд хандаад бүтээлч бус. Тэр Джек Ма гэж хятад царай муутай нөхөр байна. Би өнөөдөр тэр номны нээлтэн дээр тэгж хэлсэн. Хүмүүс хэдэн залуучууд нэг 40 тонны залуучууд ирж байна. Эндээс л одоо тэр хоосон хятадаас ингээд нэг ийм айц үзэн ядалтыг одоо арилгах алхмаа хий. Хүн царай муутаач байсан, бүр хятадч байсан, Монголд баатар болж байгаа юм бол цөмөрөө өнөөдөр Монгол ийм баатруудыгаа нэг нэгээр нь бий болгоод тэгээд тэр амжилт гаргаж байгаа од жаргалыгаа энэ баяр баатар сайхныгаа тэр Максын Ганбаатарыгаа гадны сэтгүүлүүд дээр бичээд яагаад бид нар өөрсдийнхөө бизнесүүдийг зүгээр нэг олигарх авилгачин тендерчин тэр хүмүүсийн цаана амжилтынхаа цаана юу байгааг нь ухаж гаргаж ирээд миний өгöd ч гэсэн ийм болоосоо ийм баян болоосоо гэж бодож цэнгэлж өгдөг. Тэрнийг нь судалж гаргаж ирээд үндэсний баатар болгоо. Билл Гейтс баатар, Джек Ма баатар, од жаргал хулгайч. Логик нь хангав. Утгагүй. Баян баах бол гэмт хэрэг биш. Зурагтаар гэр бүлээрээ тойрч суучж хагаад муусан баячуул хулгайчлаа өөрчил. Тэгэхээр тэр хамт зурагт үзэж байгаа хүүхдүүд чинь дохио очиж байгаа шүү. Хүүхдүүд. Баян л байж болохгүй мэн. Ядуул байх хэрэгтэй мэн. Тэгээд улс үндэстнэрээ бид нар ядуучвал нэг юм бол. Тэрийгэл цөмөр жоохон бодож өөрсдөө тусгаж тэр буддист л гэдэг яг хэрэг дээр буддист барагдж байхгүй манай. Далай ламыг авчираад ингэлтээр саран даваа дээр очдөг шиг ингэдэг. Бэлийн юмд амар дуртай ингээл төрөвч. Хайрын мөнгө, хайрын цаг зав. Тийм биз дээ. Нүглээ намжлуулна гэдэг. Гэхдээ хийхгүй л байл та. Тэгвэл гандаа явах хэрэг чинь багассан шүү дээ. Түгжрэл жоохон багассан үст. Гандаа явах хэрэгээ багасгач. Нүгэл хийхгүй л байхгүй. Буруу юм хэлэхгүй. За тэгвэл өндөрлөхөө цөмөрөө. Ард багтлын дуусан нэг юм үү? 7 онтой. Ард шиг Бага. ингээд зүгээр багтлын компаниуд осныг авч ирсэн. Өөртөө яг хүмүүс баатар мөртлөөсөн. Тооцоо аягүй зөвхөн мөрөгчлийн биш тэгээд шийдвэр гаргаж байгаа нь хэрэгсэлтэй мөн гэж харагдана. Art Holdings.com гэх сайтаар ороод холбоосуудаар нөө манай компаниудын вебсайтууд ямар мэдээллүүдээр шалгаа үзчихээрэй. Мэдээлэл хамгийн сайн байх ёстой. Интернет бол өөрөө сайттай байна гэдэг нь нөө ил тод байх гол одоо нэг үзүүлэлт болсон байгаа. Тэгээд тэрэн дээр дутуу мэдээлэл тавигдахаас хамгийн их мэдээллийг бид нар тавихыг хичээж ажиллаж байгаа. Тэгээд хас чөтгөр бүмэд сонсоогүй хүмүүс бол хас банк яасан бэ гэж байна. Би мэдэхгүй гэж хариул. Би цалин болвол асар их буурсан. Миний цалин $10,000 байдаг байсан. Би энэ ард санхүүгийн нэгдлийг байгуулан ажиллахдаа цалингүй 2 жил ажиллаад тэгээд одоогоор 10 сая төгрөгтэй тэгээд хувьцаа болон бэлэн мөнгөний бонустайгаар ажиллаж байгаа. Тийм би тэгээд энийг маш бага гэж хэлж байгаа шүү. Ард банкын түрүүгээ яваад асууж байна. Ард банк юу гэдэг байгуулах гэсэн юм бэ? Ард банкыг байгуулах гэсэн одоо байгуулах гэсэн үү? Яг ямар
Яг гоо банк гэхлээр яг нөгөө банк гэд хаяг зүйчлэхээр банк болчтой биш гэдгийг та нар нэг зарим нэг банкуудыг хараад ойлгодог бах те. Банк бол яг жинхнээс айгүй цөөхөн байгаа шүү дээ 15 биш. Айгүй олон банкны нэрнүүдийг би одоо бүх найсраа гомдоочих гээд байна л да. Одоохондоо ингээд нөө худалдаа өрсөлдөрөө төвлөрөл байж. Тэгэхээр банк гэж хаягтай огт үйлчлүүлж үзээгүй нэрнүүд зөндөө байгаа. Та нар зөв төсөөлөд үзтээ. Арт банк байгуулагдаагүй юм байж банк шиг ажиллаж байгааг хэлж. Та нар нийлээд тэгээд өшөө арт кредитийг томруулаад цөмөрө 50 тэрбум төгрөг болчихвол Монгол банкнаас бол зөвшөөрлөө өгнө гэдэг ингээд ерөнхийдөө нүд ирмээд байгаа. Нэгдээд нийлээд үүсгэн байгуулагч бол би 2001 онд Чулуунбат ерөнхийлөгч одоо энэ талигач 28 настайдаа банкны зөвшөөрлөө авчиж чадчихсан. Ажилуулаад топ болгож чадчихсан. Одоо энэ олон төмөн сонгогч олон төмнийхээ итгэлийг дагаад 20 оноос өмнө тэр бас нэрээ басчихгүй таны итгэлийг барчихгүйхэн шиг ингээд явж байгаад хийчихвэлгүй. За үүнд цаг гаргаж өнөдөө хэлж өгсөн. Баярлалаа. За.